хүүхдтэй ийм гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би бас мантахатагаа Phoenix Academy-ийн талаар үйл ажиллагааны талаар бас дэлгэрүүлж ярих ярилцлагыг өнөөдөр хийх гэж байгаа. За бичлэгээ эхлэхийнхаа өмнө бас гоё мэдээг ээж аавдаа хүүхдүүдтэй дуулгахыг хүсэж байна. Энэ Phoenix Academy-ийн маань үйл ажиллагаа 3 сарын 7-нд эхлэх гэж байгаа. Хагас өдөр болгон үргэлжлэнэ. Тэгээд 18 цагаас 6 насаас 14 насны хүүхдүүдэд зориулагдсан. За энэ сургалт маань онлайнаар явагдах байгаа. Zoom app-дээр. За тэгээд энэ сургалт маань бичигдэнэ. 30 хоногийн дотор хадгалагдах болохоор эцэг эхүүд маань хүүхдүүдтэйгээ өссөн үедээ бас давтаж сонсох ч юм уу. Эсвэл бол сургалтандаа тухайн өдөр хамрагдаж чадаагүй байх юм бол сүүлд нь өгч үзэх боломжтой. За тэгээд бас бага насны хүүхдүүдтэй буюу 6, 7, 8 насны хүүхдүүдтэй эцэг эхүүд маань бас хүүхдүүдтэйгээ хамт энэ сургалтандаа суух боломжтой. Тэ бас эцэг эхүүд бас сонирхолтой байж магадгүй юу зааж ийж гэд тийм ээ. Бас эсвэл одоо эцэг эхүүд нь эсвэл эмээ өвгөнөр нь бас хажуугаар нь бас энэ сургалтанд хүүхдүүдтэйгээ сунга хамт хөгжиж тэ бас сонирхъя суралцъя гэсэн эцэг эхүүд ахын бас хүүхдүүдтэйгээ хамтарч хамтдаа суух боломжтой. Яагаад гэх юм бол энэ сургалтаар одоо хүний одоо амьдралын одоо бидний талаар одоо маш чухал зүйлийн талаар заан яригдах болох дээр бас эцэг эхүүд маань хамт суухыг хүсэж байгаа юм бодод бас хамт суух болно шүү, тийм ээ. За тэгээд бас нэг гоё surprise өнөөдөр задлахыг хүсэж байна. Энэ бичлэг орсон өдрөөс эхлүүлээд 2 сарын 15-ны хүртэл энэ сургалтанд маань бүртгүүлсэн хүмүүсүүд маань хүүхдүүд маань 150,000 төгрөгөөр суух боломжтой болж байгаа. Ийм хямдгалыг эдлэх эрхтэй болж байна. За тэгээд 15-наас хойш сургалт маань үндсэн үндэ болох 255,000 төгрөг болох байгаа. Тийм болохоор та нар маань энэ гой сургалтандаа хүүхдүүдэд сургалтаа хөгжүүлэхийг хүсэж байх юм бол бас энэ хямдралд хамрагдаад сургалтандаа суух боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдөр болохоор бас ерөнхийдөө бол энэ Phoenix Academy гэдэг энэ сургалт маань одоогоор бол сургалт гэдэг байдлаар явагдана. Тэгэхээр энэ ажил маань энэ сургууль маань ерөнхийдөө бол миний хувьд бол мөрөөдлийн сургууль байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол би одоо амттай мөрөөдлийн сургуулаа бүтээн гэж бодож байгаа. Яг гэх юм бол би өөрөө жоохон байхдаа хүүхэд байхдаа ийм одоо сургууль ч юм уу энэ мэдлгүүдийг хайжсэн байхгүй юу одоо. Одоо хүн гэж яг үнэхээр юу юм тэ тэгээд энэ амьдрал тохиолдож байдаг зүйлүүд, үйл явдлууд одоо бүгд тохиолдлыг байгаад идэх юм уу? Эсвэл бүгд утга учиртай болоод идэх юм уу? Тэг яаж бид нар илүү хаз жаргалтай болж тэ өөр өөрсдийн гоё амьдралыг бүтээх боломж байдаг юм бол гэсэн ийм том асуултуудыг ингэж өөр өөртөө тавьж асуултуудынхаа хариултыг олохыг хичээсээр маш олон жил явсан байгаа да. Тэгээд одоо үед бол манай дэлхийн маань одоо алтан нэрэн гээд одоо тий гайхалтай үе рүү явж орж байна. Тэгээд энэ чинээгээр нэг хүмүүсүүдийн сэрэлтийн процесс маш ихсэж байна, хурцсаж байна. Тэгээд тэр чигнэгээрээ бас яригадаад байгаа шүү дээ. 2000 оноос хойш ерөнхийдөө бол бас маш өндөр одоо хэмжээсээс ийм мэдрэмж өндөртэй сүнснүүд, хүчрхэг сүнснүүд ерөнхийдөө бол одоо үүлийн үргүүл сүнснүүд ч юм уу те одоо энэ дэлхийд төрж байгаа гэд яриад байгаа. Тэгээ энэ хүүхдүүд маань бол одоо ингээд 2000 оноос хойш гарч одоо 20 нас гарчихсан. За тэгээд дээрэс нь бас 20 оноос хойш төрж байгаа хүүхдүүд бол бас маш өндөр энергиудаас ирж байгаа. Ухамсарын түвшин маш өндөртэй хүүхдүүд төрж байгаа гэд ерөөдөө манай энэ дэлхийн энерги цэвэрлэгдэж дээшлэж өндөрсөж өгөх тусам ерөөдөө бол манай энэ дэлхий рүү одоо маш өндөр энергийн
ухамсар өндөртэй сүнснүүд бол ингээд төрж байгаа. За тийм болохоор тэдгээр хүүхдүүд болвол тэднэрс одоо ийм сургалт мэдлэгийг одоо энэ хүүхдүүд маань хаах болно. Тэгээд эцэг эхүүд бид нар одоо ийм сургуулиудыг одоо хүүхдүүдтэй бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээ өнөөдрийнхөө сургалтаар ярилцлагаар болохоор мантгаатайгаа одоо энэ талаар ярих гэж байгаа маа. Мантгаа маань болохоор бас энэ академид Phoenix сургалтын байгууллага маань бас багшаар ажиллах байгаа даа. За тэгээ ерөнхийдөө бол бид хоёр хамтдаа энэ сургалтаа хичээлээ хөтөлж авч явна. Ерөнхий байдлаар бол мантгаа багш маань заагаад явна. Тэгээд би бол ингээд бас мантгаа багшигаа дэмжих бас хэлэх ярих зүйл бас өөр зүйл юу вэ гэдгийг бас нэмэлтээр хэлж ярьж бас ийм тусламж үзүүлээд хоёулаа ингээ хамтдаа ингээ хичээлүүдээ зохион байгуулад явах байгаа. Тийм болохоор өнөөдөр болохоор хичээлийн зорилгынхоо сургалтынхаа зорилгын талаар бас ярих гэж бодсон байгаа. Тэгээд мантгаа багш маань өөрөө одоо энэ талаар сургалтын зорилгын талаар хэлж ярина уу. За одоо ер нь өмнө нь одоо нийгэмдэр тархины мэдлэг нэлийн хөгжсөн байгаа штэ. Тэ энэ амьдрал дээр чинь. Тэгээ одоо ерөөсөө сүүлийн үед маш их хүч төрөн орж ирж байгаа. Энэ мэдлэг болвол хүн гэдэг чинь зөвхөн махан биетэй биш, тэ? Зөвхөн майнд тархитай биш. Ингээд сөүлийг ерөөсөө орхигдуулаад байдаг. Аимшигын гэдэг утгаараа нэг тийм төсөөлөл үүсдэг штэ хүнд. Гэтэл бид нар ч өөрсдөө цаанаасаа нэг тийм сүнслэг гэдэг юм байд юм биш штэ. Тэгэхээр одоо би ер нь өмнө нь ингэж хардаг байсан аахгүй юу. Эсвэл одоо эн чинь ингээл нэг математик сураал би математик ингээд заах гэдэг юм. Одоо тэрэн шиг биш штэ тий. Бид нар амьдралынхаа турш эрэл хайгуул хийсэн, анзаарсан ингээд энэ минээсээ ургуулад ерөөсөө бидний амьдралын энэ өргөн хүрээний хичээл. Одоо хичээл гэхээсээ илүү тийм нөгөө ерөнхийдөө нэг юм байдаг шүү гэж ярилцаад хүүхдүүдээ бас ярилцаад тэднэрт бас ямар санагддаг гэдэг ч юм уу те. Тэгээд тэр зүйлийн талаар одоо ярилцах гэх юм уу да. Хичээл заах гэхээсээ илүү ярилцах нэг тийм зорилготой нэг тийм академи те. Тэгээд маш их тархины ийм юунууд бол маш их байгаа гадуур. Одоо энэ сүнслэг гэдэг төвшин маань юу вэ гэхээр ерөөсөө хүүхдийнхаа бүр ингээд дотроос нь те гаднаас нэг юм ийм байдаг шүү, тийм байдаг шүү. Яг нь тийм юм жоохон ерөнхийдөө сэтгэл зүгээ яаж удирдах уу, яаж дархлаатай байх уу гэдэг юмыг зааж зөвлөхөөс гадна чиний дотор нэг ийм том хүч байдаг шүү гэдгийг нь ойлгуулах тий. Тэгээд тэр хүчээ ингээд ойлгоод өөрийгөө бүр ингээд дотроос нь ингээд ойлгоод мэдээ таниад ирэхээр чинь энэ дэлхий дээр айгүй юм хөнгөн амьдарч чадхаар байгаа хгүй тий. Амжилттай яг өөрийнхөө тэр авьяас чадвараараа энэ хорвоо дээр юу хийх гэж ирсэн. Тэр маш гайхалтай. Би ингээд багтаа айгүйх юу яадаг байсан л да ерөөсөө. Бас айгүй тийм яма хүүхдээсэн. Амархан гомдчдаг ерөөсөө тэгэл хараал юмны учрыг олчих гол. Тэгээд миний дотор нэг ийм том хүч байгааг айгүй мэдэрдэг байхгүй юу? Мэдэрдэг байсан багтаа. Тэгээд би яагаад ч юм нэг тийм юм хийх ёстой юм шигээр мэдрээл те. Тэгэхээр энэ хүүхэд болгоны дотор тэр нэг мэдрэмж
байдаг. Гэтэл энэ нийгэм маань болохоор тэр мэдрэмжийг ерөөсөө огт одоо яг тэ ерөнхийдөө нэг айсан, яасан, ууралсан одоо ерөнхийдөө мэдрэмж гэхээр нэг тиймэрхүү юм ярьдаг штэ, тий? Одоо айсан, ууралсан одоо тиймэрхүү сэтгэл хөдлөлүүдийг яриад идэг штэ. Гэтэл бидний доторх тэр нэг ерөнхий төрөлхийн тэр нэг доторх амьд мэдрэмж тэрийг ерөөсө багаасаа хаяхгүйгээр, гээхгүйгээр тий асааж тэрийнхээ одоо чигийг барьж одоо нийгэм яаж ч хаашаа ч ингэж зөвлүүлж исэн тэр зүг чигээ барьж явах. Одоо би бол яг тэгж боддгийн. Тэрийг минь багтаа би ингээд олоод яасан бол өнөөдөр тэ ингээд 40 хүртлээ ингэж төөрч гэх нь одоо бас төөрсөн ч юм байгаа л та бас тий. Гэтэ бол нэлээд юмыг ингээл өөрөө илүү бас яг баялаг энэ аялал хийчлээ. Тэгтээ бас ерөнхийдөө ингээд багаасаа ингээд яачих юм бол алтаа баг гарах байгаахгүй юу? Тэгээ дээрээс нь сэтгэл готрол гэдэг юмыг болвол тий ер нь бол тийм юмд орохгүйгээр давж туулах айгу боломжтой. Гэтэл би чинь бол багада ялангуяа тэр өсвөр насндаа бас тийм амиа хорлох бодол бол айгүйх орж ирдэг байсан. Тэгээ нэг удаа бүр ингээд амиа хорлох гэж бүр үйлдэл хийж исэн. Тэр чи одоо юунаас үүдэлтэй вэ гэдээ ингээ харахад одоо би хинбэ гэдгийг мэдэхгүй те байглаасаа цаанаасаа миний өгөгдөл юу вэ? Би яах гэж энд ирсэн юм бэ гэдгээ ойлгоогүйгаас болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хүүхдүүдэд багаас нь ингээд өөр нь те ойлгуулад ингээд таньж мэдүүл яачих бол маш том сэтгэлийн дархлаатай. Тэ? Гаднаас одоо энийг таниад мэдчих юм бол одоо би ингээл мотивац аавна гэж ярьдаг штэ. Нэг тийм одоо хувь хүний хөгжлийн юмнууд ярьдаг. Дээрэс нь би өмнө нь бас айгүй гаднаас нэг мотивац авчиж гэдэг юм уу тэгэж хайгаа явдаг байсан бол одоо өөрийгөө таниад мэдээд ирэхээр өөртөөгөө яг тэр нэг хайрын тэр өндөр ухамсараас ингээд харьцдаг тэрийг мэдээд таниад ирэхээрээ дотроосоо өөрийгөө мотивацлж одоо хүчтэй болгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ маань ерөөсөө бүр саяхнаас нэлээ ялаа л да. Одоо тэр нэг сүнснээс хэрэлт би чинь сүнсний хашуун мөн гэж явж байхдаа бас л хүн айцаасаа болоод тий ямар их бас төөрч бодилдгийн өөрийгөө хойшин тавьдгийн сонсож чаддгүй байдгийн гэдэг юмыг бүр биеэрээ туулаад явцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө тий дээрээ нэг хүнийг тагчих гал эсвэл нэг бурхан дахил тагчих гал ерөөсөө яг тэгдэг юм ба штэ. Тэгэл гаднаас өөрийнхөө амьдралыг өөрийгөө асуугаал явцдаг. Одоо насанд хүрсэн хэрнээ тэгж явж байгаа хүмүүс маш их байгаа штэ тий. Гэтэл бид нар өөрсдийгөө дотроос нь таньж мэдх юм бол тэр дотоод гэрлээсээ ингээд өөрийгөө таниад мэдчих юм бол гаднаас ерөөсөө эрэл хайгуул хийх ямар ч шаардлагагүй юм байна. Дээрээ нэг хүнийг тахих ямар ч шаардлагагүй юм байна. Нэг хүнийг даган дуурайх ямар ч үгүй гэл те. Айгүй их зүйл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үнэхээр айгүй чухал сургалт гэж л хэлмээр байна. Одоо энэ нөгөө нэг нийгэм маань нийгмийн систем маань болохоор хүний нөгөө нэг эго хөгжүүлэх одоо энэ бүх одоо сургууль зааж байгаа мэдлгүүд ч юм бол хүний эго хөгжүүлэх байгаад байгаа байхгүй юу тий? Тэнгүүд яхаа нөгөө хүн одоо эгогоо хөгжүүлчихсэн хит эгондоо юм захирагдах тэгээ өөрөөс нь холбоос нь тасарчихсан хит юм бодолтой гаднах одоо ертөнц хүмүүсүүдийг ажиглаж тэгжл амьдрах хэрэгтэй юм байна гэл тэ. Тэгээ нөгөө нэг сургуулийн орчин үеийн сургуулийн системд чинь болохоор ерөнхийдөө өрсөлдөх чадварыг айгүй их хүмүүстэд багаас нь суулгадаг тийм ээ. Одоо янз бүрийн тэмцээнүүд зохион байгуулаад тэ. Тэгээд нөгөө хүмүүсд чинь одоо тийм сургалтын тэмцээнд орохлоор өөрийнхөө найзтай тэмцэлдэх хэрэгтэй болдог. Тэ. Тэгээд нөгөө дүнгээрээ бие биетэйгээ өрсөлдөх тэ ингээд ирэнгүүт нөгөө хүүхдүүд маань юу яаж байгаа байхгүй.
өөрийгөө юм ганцаардлын мэдрэмж рүү шууд бусдаас тусгаарч эхэлж байгаа байхгүй. Тэгээ ганцаардлын мэдрэмж рүү явж орж байгаа. Би ганцаараа тустай юм байна. Хиндэж би ерөнхийдөө сайн итгэж болохгүй юм байна. Би бусдаа өрсөлдөх ёстой юм байна. Энэ сургуульд байхдаа сайн дуу авахын тулд би хамгийн сайн байх гэж хичээх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тхийн тулд би шал өөр хүүхэд байх хэрэгтэй юм байна. Өөрийгөө заавал өөрчлөх хэрэгтэй юм байна гэд тэ. Ингээд тэгэнгүүт нөгөө хүмүүсүүд чинь нэгдвэл байдал алдагдаж эхэлж байгаа байхгүй тэ. Найзаагаа дайсан гэж баг өрсөлдөгч гэдэг маягаар харж эхэлж ш багаас нь. Тэгээ ингээд эренгүүт яг өрсөлдөөн одоо тэмцэл гэдэг зүйл хүний энергийг маш их унгаадаг зүйл. Хүний энерги бүр сороод үгүй ичдэг. Тэгээд нөгөө хиндэж ерөнхийдөө итгэж бас болохгүй мэн гэдэг ийм үзлийг суулгаад өгчдөг. Тэгээ тэр чинээгээр хүмүүс ганцаардын мэдрэмж рүү явж орно. Ингээд нөгөө нэг иймэрхүү байдлуудтай явахаар одоо нөгөө мантгаа маань хэллээ л дээ одоо өсвөр насндаа байхдаа ч юм уу амиа орлох талаар бодож исэн. Ерөнхийдөө бол энэ мэдрэмж энэ бодол бол ихэнх хүмүүсд байсан гэж би бодож байна. Яг одоо яг өсвөр насны үед. Тэгээ яагаад ихлээр нөгөө нэг сургуульд яваад байдаг. Тэгээд бусад таалагдах хүсэлтэй байгаад байдаг. Найзуудтай хүлээн зөвшөөрөх хүсэл юм одоо байгаад байдаг. Энэ хүслийг нөгөө нэг энэ бүх юмнууд ингээ нөгөө програмчлаад хүчгсэн байгаад байдаг. Тэгтэл нөгөө хүүхд маань одоо ийм бодол орж ирж ийн гэдэг чинь бол хүн маш их өөрөөсөө нөгөө холдсон байгаад байгаа тий. Бүр амьдрах хүсэлгүй болчихж штэ. Мэдрэмжтэй болж штэ. Тий. Тэнгүүд яг энэ хүн маань яг өөрийгөө хинбэ гэдгийг мэдэхгүй. Тэгээ нөгөө нэг гаднах ертөнц маань хүмүүсд маань сургуульд нь ч юм уу бүх юмуд ингээд чи бол тохиолдлынхоо тэгээ чиний амьдрал чинь бол нэг тийм айхтар сүртэй утга учир гэсэн юм байхгүй те баг ухааны баг. Тэгээ одоо хүн гүнзгий утга учир гэсэн юмнуудаар нэг ярьдаггүй шүү дээ. Чи одоо төрсөн байна. Тэгээд нэг хүн шиг байж агаад ажил хийж агаад тэгээд нэг заавал нэг одоо нийгэмдээ байр суурь үзлэх, орон гэртэй болох гэдэг нэг иймэрхүү өмнөд рүү чиглүүлждэг. Тэгээ энэ байдлуудад хүрэхийн тулд бусдаа маш их тэмцэлдэх, өрсөлдөх хамгийн одоо гоц гойд нь чи байх хэрэгтэй гэж ингэж нөгөө хүүхдүүдийг нөгөө эгог ингэж юу яаж байгаа байхгүй юу? Тэжээж байгаа байхгүй юу те. Тэнгүүд хүүхдүүд маань яг хамгийн сайн байхын тулд өөрийгөө одоо хүлээн зөвшөөрөхөө болж эхэлж штэ. Би байгаагаараа хангалтгүй юм байна. Би заавал хин нэгэн байхын тулд шал өөр хүн байх хэрэгтэй юм байна. Тэгээ өөрийнхөө би одоо авиас чадварыг хөгжүүлэх шаардлагагүйгээр энэ нийгэм юу хүсэж байна? Тэрний дагуул явах хэрэгтэй юм байна гэж ингээд ирэнгүүт яг нөгөө сүнс маань айгүйх юу яаж штэ. Бид нар өөрсдөө нөгөө дотроо ийм шаргалцсан хэцүү байгаа мэдрэмжийг авч штэ бүр бидний бүр энерги энэ хүч хайрын энергиэс бүр салгаа ичж байгаа. Тэнгүүд яг бид нар ийм ертөнцид амьдрахыг хүсэхгүй штэ. Ийм нийгэмд. Тэгээд тиймэрхүү бодлоод орж ирж байгаа штэ одоо өсвөр наснд хахад надад ч гэсэн тиймэрхүү бодлоод орж ирж байсан. Тэгтээ би үйлдэл авч байгааг л те азуулахад. Тэгтэл үе тиймэрхүү бодлоод орж ирж мэрдэг те. Энд чинь бас юу илэрхийлээд байгаа юм? Энд чинь бас энэ сүнсний дайралтууд, сүнсний төвшөнд энэ сөрөг бисүүд хүүхдүүдийг бас ингэж агнж байгаа байхгүй. Тэ сул дорой байгааг нь ашиглаж штэ. Тэ тэгээд нөгөө нэг хинч гаднаас нь ингээд хинбэ гэдгийг хилээ тайлбарлаад өгчөөгөө. Тэнгүүд нөгөө хүүхдүүд чинь бүр төөрчгсөн. Тэ хинтэж итгэж болохгүй ээж авдаач барыг итгэж болохгүй ээж ам сонсдоггүй ойлгодоггүй. Ярьсан дээр гадна загнадаг хичээлээ хийгээд идэг ерөөсөө. Тэгээ хичээл дээр нэг онцтой аваад хахаар сайн өгчгүй гэдэг. Муу доо аваад хахаар навчаагүй гэдэг. Тэгээд нөгөө хүүхд чинь ийм нөгөө хэцүү байдал найз нөхдөд нь сургууль дээр нь очингууд таата орчин байхгүй. Бүгд бинийг ялгардаг ч юм уу, бинийг гаднах үзмжээр нь ч юм уу, амьдралын боломжоор нь ч юм уу, авж байгаа дүнгээр нь ч юм уу ингээд бинийг шоглоод дарамтлаад ингээд ирэнгүүт хүүхд чинь бүр ингээд иймэрхүү бүр бод руу явж орж байгаа хгүй. Ингээл ийм нөгөө энерги нунаас сул болоод ирэнгүүт нь сөрөг бисүүд маань мэдээж яриг дайралтаа шууд хийж эхлэв штэ. Тэнгүүд ийм муухай бодлуудыг явуулж эхэлж байгаа хгүй. Тэгээд Монголд ч гэсэн бас иймэрхүү байдлууд их илэрж байгаа штэ. Сургууль мурал 10 жилийн хүүхдүүд амиа оролдог байдлууд айгүй ихсээд байгаа гэд.
Тэ? Тэгээ сэтгэл санааны дарамтанд орсон, депрессэнд орчихсон хүмүүс маш их байгаа даа гэд. Ийм харамсалтай. Тэ? Хэрвээ хүүхэд маань энэ одоо чухал мэдлэг буюу чи болвол тэ ийм хүчрэхэг сүнслэг оршихгүй. Тэгээ энд бол чи утга учиртай төрсөн байгаа даа шүү. Чиний одоо амьдарч байгаа газар чинь эцэг эхүүдээ чи өөрөө сонгож төрсэн байгаа даа. Эцэг эхүүд чинь чамайг сонгож төрүүлсэн байгаа даа. Ямар улс орнд төрхөө мөрхөө гэж бүгдээрээ эдэр чинь маш нарийн утга учиртай. Бид нар бол энэ махан бие биш ээ. Бид нар бол сүнсээ. Бидний сүнс бидний яг жинхэнэ бие бол мөнх оршдог. Оршихгүй байгаа даа. А яагаад энэ биеийг олж төрсөн бэ гэхлээр одоо янз бүрийн зүйлүүдийг туршиж үзэх гэж, хөгжих гэж, суралцах гэж тэ. За тэгээд бас өмнөх амьдрал гэдэг зүйл байдаг. Өмнөх амьдралдаа бас хийж бүтээгүй зүйлүүд байгаа болвол тэр мэрийгээ бас гүйцэлдүүлэх гэж, дуусгах гэж ч юм уу тэ ингэж ирдэг шүү гэсэн. Ийм нарийн гүн гүнзгий утга учируудыг ингээ хүүхдүүдэд багаас нь хэлээд өгчихсөн бол хүүхд амиа орлох зүйл рүү бодож явж орохгүй шүү дээ. Бод руу явж орохгүй. Яг л би чи юм сүнслэг хүн. Тэгээд угаасаа хүн амиа орлоо гэдэг угаасаа тэгээд сүнс нь өгөхгүй шүү дээ. Би энэ л биээс л салж байна. Тэнгүүд яг амиа орлсон хүмүүсүүд маань сүнснийхэн түвшин маш их доошолж эхэлдэг. Өөрийгөө юм хар энерги рүү явуулаад оруулчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ амиа хорлсон ч бай асуудлаасаа салахгүй гэдгийг нь хүүхдүүд нь бас ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээд тэнгууд яг сүнсний чинь түвшин хэцүүдээд улам юм нөгөө нэг үеийн үрийн юм янз бүрийн хэцүү юм энерги рүү яваад орчдгоо. Тийм болохоор амиа хорлоод асуудал чинь шийдэгдэхгүй гэдгийг нь бас хүүхдүүдэд хэлчих хэрэгтэй байхгүй. Тийм болохоор амьдрал гэдэг зүйл чинь одоо үнээр нь тайлбарч хэлэх хэрэгтэй тийм. Бид нар чинь энд чинь ийм ерөнхийдөө энэ бидний одоо энэ төрж байгаа энэ дэлхий гэдэг гариг маань бол ерөнхийдөө ийм хүнд гаригаа тийм хүнд туршлагуудыг авдаг ийм маш олон сүнснүүд зориглож төрдөггүй сүнс одоо гариг байгаа шүү. Амьдралын туршлагуудыг өгдөг гариг байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хүүхдүүдэд багаас нь бид нар ингээд энэ янз бүрийн мэдлгүүдийг ингээд аятайгаа хэлбэрээр тайлбарлаж хэлээд сэтгэл зүйн бас юм дархлаатай болох хэрэгтэй байгаа байхгүй юу? За би чинь одоо ийм онцгой гариг дээр төрсөн юм байна. Ирээдүйд бол би янз бүрийн туршлагуудыг авах юм байна. Хэцүү туршлагуудыг ч авах юм байна. Бас гэгээлэг сайхан туршлагуудыг ч авах боломжтой юм. Сонирхолтой гоё гариг дээр төрсэн байгаа даа. Тийм болохоор одоо янз бүрийн хэцүү туршлагууд орж ирэх юм бол би одоо өөр сэтгэл зүйн байдалтай одоо өөрөө энэ туршлагууд хүнд туршлагуудын цаана ямар зүйл намайг сурах гээд байна гэдэг ч юм уу ийм ойлголтоор ийм шал өөр өнцгөр хүүхдүүд юмнуудыг олж хардаг. Энэ чадварыг бид нар багаас нь хөгжүүлж хэлж ярьж өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ энийг мэдж байгаа хүүхдүүд чинь яах вэ? За би чинь энд ийм зорилготой ирсэн сүнс юм байна. Би чинь бас дотроо ийм агуу хүчийг тээж явж идэг. Өсөх юм бол би маш олон сайхан зүйлүүд ингээд бүтээх хүч чадвар надад байдаг юм байна гэд. Ингэнгүүт хүүхдүүд чинь яах вэ? Тэгээ зөв залаад хүүхдүүд явуулчих юм бол одоо нөгөө өсвөр насны үед ч юм уу хүүхдүүд маань маш их нөгөө нэг цаг хугацаагаа хэрэггүй зүйлүүд ингээд нөгөө нэг айгүйх өрдөг штеп. Найзуудтайгаа л уулзсан тэгээ зарим нь баг ууж нөгөө алкогол энэ төр хэрэглэж эхэлнэ. Тэгээ нөгөө шоудаж эхлэх ингээд нөгөө юу үзүүлж харуулж байгаа юмнууд нь болохоор ингээд хүүхдүүдийн одоо үзэж байгаа кино ч юм уу, хүүхэлдэйн кино ч юм уу. Тэгээд үзээд байгаа сонсоод байгаа дуунуудын клип энэ төр дээр нь хүүхдүүдийн тархийг ингээд аюу хүчтэй сөргөөр програмжилж яадаг байхгүй юу? Тэнгүүд нь яаж вэ? Одоо үед хүмүүс нөгөө яриад байна. Хат тамхи юу яагаад байна? Хүүхдүүд аюу хэрэлдэг болж байна. 10 жилийн хүүхдүүд те ингээд оюутнууд ч юм уу ингээд эхэлж байна. Энэ чинь нөгөө хүүхдүүдийн тархи энэ ийм зүйлүүдийг хэрэглэх юм бол мод нэг шүү, гоё шүү. Тэгээ ингээд алкогол хэрэглэх ч юм уу, ингээд шоудах чинь бол ингээд жаргал шүү гэдэг мэтээр байнга үзүүлж харуулдаг байгаа байхгүй. Далд ийм код, далд бай шууд ил ийм нөгөө нэг ойлголтууд явж штэ. Одоо киногоор үзүүлж харуулж ийн клипээр бас айгүй хүүхдүүдийн сонсдог дуунууд дээр нь их муухай зүйлүүдийг үзүүлж харуулж штэ. Хэл нэг сайхан пиг барьсан алкогол усан баарнд сууж байгаа хүмүүсүүдийг их харуулад байдаг. Тэнгүүд хүүхдүүд чинь яаж вэ? Тархинд нь талаа суугаагүй болох те. Ингэж цагаа өнгөрөх юм бол их аз жаргалтай байдаг юм байна гэд ойлгочихсон. Тэ? Тэгтэл яах вэ? Байгальтайгаа гоё ууланд гарах. Тэ эсвэл бол өөрийнхөө дуртай сонирхдаг зүйлээ зураг зурах ч юм уу, шүлгээ бичих ч юм уу, дуу найруулах ч юм уу.
Тэ скүү бол гоё гараараа янз бүрийн зүйлүүдийг хийж бүтээх сонирхолтой бод. Эдрийгээ хийх юм бол хүний жаргал шүү гэдэг зүйлийг ерөөсөө нийгэм харуулж таниулж хүүхдүүдэд хэлүүлэхгүй байхгүй. Тэгээ тэгэнгүүт хүүхдүүд чинь яаж вэ? Ерөөсөө хин ч иймэрхүү юмнуудыг ингээд аятайхан зөв хэлж тайлбарлахгүй болохоор чинь үзүүлж харуулад байгаа юм аа л массын нөгөө нэг одоо тарих угаалт нь шууд автчихж байгаа байхгүй юу? Тэгэл тийш нь явж орж шүү дээ. Тийм болохоор бид нар маань хараа хүүхдүүдээ одоо хин нэгийг ядчил хилээд өгчих юм бол тэ чамд ийм агуу хүч байдаг шүү. Авиас чадварууд хүн болгонд ийм гоё потенциал байдаг шүү. Энийг хөгжүүлэх хэрэгтэй. Энийг хийх чинь хамгийн одоо аз жаргалтай хүний мөч байдаг шүү гэдэг ч юм уу те. Тэгээд зөв шудраг хүн байх нь гэл ингээд хүний нөгөө нэг нандин зан чанарууд байна штэ зөндөө. Энэ талаар одоо орчин үед ерөөсөө нэг ярахаа болчихсон. Тэгэхээр бидний одоо энэ мөрөөдлийн сургууль буюу энэ Phoenix Academy-ийн маань зорилго бол хүүхдүүдэд энэ маш хэрэгтэй чухал зүйлүүдийг багаас нь хэлж ярих, заах. Хүүхдүүдэд зөв чиглүүлэх байгаа байхгүй. Тэгээ мандахаа агш маань хэллээ л да бас түрүүн бас төөрж явлаа гэд. Тэ? Энэ нөгөө мэдлэг байхгүй хахаар бид нар нөгөө хүмүүсүүд маань бас энэ маш олон зүйл энэ нөгөө өөрийнхөө одоо хийж бүтээж чадах чадвараа ашиглах одоо цэгтээ хүрэхийн тулд тойруу замаар хүрч байгаа байхгүй. Маш олон зүйлүүд ингээд тууж үзэж тойрж очиж байгаа байхгүй тий. Тэгтэл бид нар бол хүүхдүүдийн тэр аяллыг нь богиносгох боломж байгаа байхгүй. Энийг нь хилээд өгчих юм бол хүүхдүүд заавал олон юм туулж ингэж тойрж очихгүйгээр шууд тэрийг ойлгоод авчихсан. Тэнгүүд яха 18-аас 20 хөрөнгөтэй маш сайхан зүйлүүд ингээ хийгээд ингээд нийгэмд гоо эрг нөлөө үзүүлээд тийм хүчрхэг хүмүүсүүд болох боломжтой байхгүй ингээ бие даам сэтгэн бодох чадвартай. Одоо үед бол энэ бие дааж боддог энэ юм олон талаас нь харж дүгнэлт хийж чаддаг хүмүүсүүд энэ чадваруудыг энэ сургалтын систем ингээ бага үгүй хийчихэж байгаа байхгүй. Тэгээ тэнгууд нөгөө хүмүүст нэрсэн турсан хоноо энэ чадваруудаа бүр алдчихсан болохоор мас хаашаа явж тэрийг л зүгээд дагаад явж идэг. Ямар ч юм дүгнэлт шинжилгээ судалгаа дүгнэлт хийх чадваргүй болчихсон. Бид нар болохоор энэ чадварыг сургалтаараа бүр дэмжин хөгжүүлэхийг хүсэж байна. Угаасаа хүүхдүүд ийм чадвартай төрж байгаа. Эдрийг нь бид нар хараа эн чинь зөв шүү. Тэ? Энийг бүр хөгжүүлэх хэрэгтэй шүү. гэж урам зориг өгөөд хүүхдүүдэд бүр зөв чиглүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд ер нь нийгэм чинь чи хангалтгүй сурах юм маш их байна. Энийг сур, тэрийг сур гээл хүүхдийг нөгөө өөрийнхөө сайхан авьяасаа хөгжүүлээ, сайхан өөртөөгөө байх, сайхан тэр жаргалтай цагийн ер нь бол нилээ юмар ингээд хумаад байгаа хгүй те нөгөө боломж өгөхгүй. Тэгэл очихоор дандаа алдаан дээр нь ярьж идэг. Чи тэгээд байна, ингээд байна гэл. Тэгэл тэрийг ингэсэнгүү, энийг ингэсэнгүү гэл. Би чинь бас өөрөө айгу тийм болцсон одоо нэг тийм юмыг заавал нэг төгс байлгах гэдэг тийм болцсон байгаа хгүй юу. Одоо би заавал ийм шаардлагагүй юм байна. Одоо ингээд өөртөө байх хэлж байхгүй. Чи бол маш хангалттай. Гээл ингээл өөрийгөө хайрлал те. Одоо тэгэхээр хүүхдүүдээ багаас нь ерөөсөө ингээд хит оройтойг байгаа дээр нь миний хүүхэд хангалттай шүү. Чи яах вэ? Хүн болгонд асуудал байгаа. Гэхдээ асуудлаа ингээ багаар шийдээд явж болно гэл. Одоо тэр талаар бас айгүй их ярих юм байгаа хгүй те. Одоо нөгөө мэдээж хүн болгонд нэг юм засах шаардлагатай зүйлүүд байдаг штэ. Тэрийг нь ингээд багаар яадын шүү. Хит битээ өөрийгөө хүчлээрээч гэдэг юм уу? Ер нь тийм нэг хайрын одоо хэлээр өөртөөгөө хандах. Тэ өөртөө тэг хандаад сурцсан хүчин бусдад тэгж хандна штэ те. Тэгээ дээрээс нь би бас ингэж бодоод бидний одоо ер нь багш нар ч гэсэн ер нь маш их юм шахаатай тий шахуулдаг юм нийгэмд амьдарч байгаа штэ. Тэгэхээр бид нар бие бинийгээ
хаанаа ингээд ойлгож маш зөөлөн хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Бие биендээ шаардлага тавьж биш. Одоо шүүмжилж биш. За ер нь ингээд нөхцөл байдлыг дор дороо ойлгоод зөөлөн одоо тэгэл нөгөө ерөнхийлөгч одоо юу гэдэг нөгөө дээрээс нь та нар тэгэрэй гэл сайдд нь тушаачдаг. Сайд нар нь нөгөө одоо сургуулиудынхаа захирлуудад тушаачдаг. Захирлууд нь багш нарыгаа яачдаг. Ингээд ерөөсөө би ингээд бас зарим нэг багш нартай ингээд юм яриа суухад тэд нар маш юм эрхчлөөгүй байдаг. Тэ? Ерөөсөө өөрийгөө яг чөлөөтэй. Тэгээ дээрээс нь бид нар чи хоорондоо хүн хоорондын харилцаа бие бинийгээ зөв ойлгох гэдэг юм нь суралцаагүй. Ингээд аюу олон асуудал байгаа байхгүй юу? Тэр болгоныг ерөөсөө нэг одоо эцэг эхээ зөв ойлгох, багшаагаа зөв ойлгох, сургуулаа зөв ойлгох, цаашлаад нийгмээ зөв ойлгох, дэлхийгээ зөв ойлгох гэл те. Ингээд ойлгоод ирэхээр чинь хүүхэд ерөнхийдөө баг өөрийгөө юу хийхээ мэдчихэж байгаа байхгүй те. Тэгэж бодож байгаа. Яг зөв. Маш зөөлөн ерөөсөө л бид нар биеиндээ маш зөөлөн хандах хэрэгтэй байна. Хүлээн зөвшөөрч те. Тийм хүлээн зөвшөөрч бас энэ ямар хэцүү юм юу байна? Иргэн тойрон, алчин тойрон маань. Тэгээ яагаад одоо дэлхий дээр ингээд дайн чимээгүй юм дайн үүсээ цаагаараа явагдаад байгаа нь тий? Бид нарыг яагаад заавал хүчээр ийм одоо өр ширэнд оруулдаг ийм систем рүү бид нарыг аваачаад байгаа. Энийг бас ингээд ойлгочих хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр энээс яаж юу яах вэ? Тэгээ бас цаанаасаа хитрхи технологиор бөмбөгдөөд хүүхдийг байглаараа хөгжих тэр юуг нь хаагаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас ингээд дор дороо ингээд ойлгоод сүнснүүд маань ингээд хүчтэй сүнснүүд маань сэрээд бас ингээд сүнслэг багш нар тий. Бас энэ тэнд айгүй хийн талаар ярьж сургалт мургалт хийдэг болцсон. Тэгэхээр энэ илүү ингэж хүчтэй төрж хөгжих хэрэгтэй. Тэгээ бид хоёр бас те бид хэд чинь тэрэнд нь бас нэг хүч нэмээд тэгээ явж байгаа шүү дээ. Яг зөв. Тийм. Тэгээ ерөөхдөө бол энэ багш гэдэг хүний мэрэгжил маш хариуцлагатай чухал мэрэгжил ахгүй юу? Тэ? Багш хүн маань өөрөө ёс зүйн өндөртэй сурагч нартай зөв үлгэр дуурайл үзүүлэх үс хэмжээний мундаг хүн байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол тэ. Тэгвэл одоо үеийн нийгмийн маань нөгөө нэг систем маань болохоор багш нар одоо эмч нар ч юм уу эднэртэй бол нэг айхтар анхаарал тавьдаггүй. Тэ. Тэгсээрнээсээ цэрэг хүмүүсүүдийг болохоор бүр ингээл эрүүл мэндийн энтрийг бүр ингээл айхтар одоо шинжилгээнд оруулаад тэ өвчин тусцаагүй тусчихгүй мосчихгүй гэдэг ч юм ингээд айхтар ингээд янз бүрийн шинжилгээнүүд хийгээл ингээд айхтар тэд нартай юм анхаарал тавьж байгаа байхгүй юу? Цэрэг хүн гэдэг чи одоо тий дайнд яваад нөгөө хүнийг алуулахын тулд одоо ингэж цэрэг хүмүүсүүдтэй болохоор айгүй анхаарал тавьж юм шаардлагаас өндөр тавьдаг байгаа байхгүй юу? Тий одоо цэрэг болохын тулд хүн чинь өчнөө олон тест одоо эрүүл мэндийн шинжилгээнд орж иж тэнцэхгүй юу гэдгийг ингэж шалгаж авч байгаа шүү дээ. Тэгээ хамгийн бэстүүдийг л одоо ингэж авч штэ. Тэ? Тэгтэл болохоор хүнийг багш гэдэг мэрэгжил юм уу? Эсвэл эмч гэдэг мэрэгжил ч юм уу? Ийм чухал мэрэгжлүүдийг болохоор хамгийн чухал мэрэгжлүүдийг болохоор хүний ёс зүйтэй хүн үнэхээр муу юм уу, гүй юм уу? Үнэхээр эрүүл өөрөө хүн муу юм уу, биш юм уу? Одоо би хааны төвшинчтэр, сэтгэл санааны хувьдчтэр тэ? Муу юм уу, гүй юм уу гэдгийг шалгахгүй. Тэгээ хэм болгоно баг дуртай л ингээд багш болоод тэгээд нөгөө өөрөө юм ёс зүйгүй хүмүүсүүд чинь хүүхдүүдээ бараг зарим нь хараана. Тэ муухай үгээр хэлж доромжлно. Бараг зарим дээр үед бол ингээд цохиж зоддог байлаа шүү дээ. Ийм ёс зүйгүй хүмүүсүүд болохоор ингээд ирээдүйн иргэдүүдэд бэлддэг салбартаа авчиж байгаа байхгүй. Тэ тэгэхээр одоо энэ байдлыг ер нь өөрчлөх хэрэгтэй байгаад байгаа маа. Энэ хүн одоо багш гэдэг хүн маань хүүхдүүдийг ойлгодог. Тэ шүүмжлэн гэхээсээ илүү дүн тавина гэхээсээ илүү дарамтлагаасаа илүү хүүхд чинь болохгүй байнад гэдэг чинь л одоо янз бүрийн нэг асуудлуудтай байгаад байгаа болоод л болохгүй байгаад байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол тэ тэгэд энэ дэлхийд ерөнхийдөө хамгийн их дутагдж байгаа зүйл бол хаар байгаад байгаа байхгүй. Тэг хүн болгон хайрыг хүсэж байгаа.
Тэгээ хүн болгон багадаа ийм хангалттай хэмжээний хайрыг авч одоо гэр бүлдээ авч чадаагүй тэгээд ингээд сургуульд ороод сургуулийнхаа орчинд ойлгодоггүй юу хайр битгээл тэнд чинь бөө амар одоо нийгмийн гажуудалтай зөвлөд их болж идэг тэнд. Тийм болохоор энэ хүмүүсүүд маань энэ багш нар маань ч тэр ингээд өөрсдөө юм бас хайрын энергиэр цацарсан, гэрэлтсэн хүмүүсүүд байж хүүхдүүдтэйгээ харьцахдаа хүүхдүүд илүү ойлгож, сонсох, харилцан ярилцах, дээрээс нь загнадаг биш. Тийм ээ. Би чамаас одоо багш сурагчийн одоо харилцаа авалтаар нэг л багш нэг л тийм дээр байдаг хүн. Тэ нэг л дээрээс одоо захирсан, зандарсан харьцаатай тийм хүүхдүүд нь болохоор нэг доор ээжэдэг одоо нэг өчүүхэн одоо юу гэдэг тийм нэг юмнууд л гэсэн ойлголттой байж идэг. Тэгтэл болоод нөгөө хүүхдүүд чинь зарим хүүхдүүд чинь бүр маш өндөр хэмжээсээс ирсэн маш ухаалаг сүнснүүдтэй мундаг хүүхдүүд байна шүү дээ. Бүр багшаасаа илүү одоо ёс суртахуун өндөртэй тийм юмыг олон талаас нь харж чаддаг ийм мундаг хүүхдүүд байхт чинь нэг л том хүн гэдэг одоо байдлаа ашиглаж хүүхдүүдэд одоо ингээд сонин одоо үлгэр жишээ үзүүлдэг, муугаар сөргөөр нөлөөлдөг. Тэгээ ийм одоо байдлууд бол ерөнхийдөө газар авсан байгаа даа шүү дээ. Ерөнхийдөө бол тэгээ автаа тэгээ багш нарыгаа бас хэтэрхий бас муудлах ч бас нөгөө талаасаа хэцүү. Яг тэгвэл одоо авч байгаа цалин байлан ингээл амьдралнаас өөрөө маш их стресстэй байгаа даа болохоор тий хүүхдүүдтэй санаа тавьяач гэсэн өөрийнх нь амьдрал нь өөрийгөө одоо болгоогүй өөрийгөө ойлгоогүй өөрийнхөө амьдралыг болгож чадаагүй юм чинь тэгэл тий яг гэсэн юмыг нэг самбар дээр нэг ярьчаад тэгээ нэг зарим хүүхдүүд нь дургууг нь өгөөд байгаа юм бол нэг хамаг уур уцаараа гаргачаад тий ингээл нэг яваад байгаа байхгүй юм байдалтай тий. Тэгэхээр нөгөө нэг систем маань ийм маш том бодлоготойгоор ийм одоо байдлуудыг үүсгэж байгаа байхгүй бүр зориудаа тий. Тэгэхээр нөгөө тийм болохоор ийм хүүхдүүд ийм иргэд төрөөд байна тий үүсээд байна. Аз жаргалгүй, эрүүл саруул биш, бөө стресс сэтгэлийн дарамтанд орчихсон. Тэгээд амьдралаа яаж зохицуулах уу, яах уу, ийх үү, одоо мөнгөтэй яаж харьцах хэрэгтэй гэдэг мэддэг ч юм уу одоо тэ одоо би аль хоолны эрүүл байдгийн юугаар бие тэжээвэл бидний эрүүл мэндэлүүд зөв байдгийн, яагаад хүн өвддгийг гэд энэ нөгөө чухал мэдээлүүд нь хүмүүсүүд нөгөө байхгүй болохоор ингээл нөгөө юм өвчтэй ядуу, шаналсан, зовсон, өөртөө итгэлгүй, зориггүй тэ бөө нөгөө дутуугийн комплекстэй тэ тэгээд юм бол өөрөөсөө жоохон дээгүүр явж байгаа хүмүүсүүдээ муулдаг, хараадаг, атаархдаг, хадлуулдаг тэ ингээд нэг хинч дээшээ гарч болохгүй нэг жоохон дээшээ гарах гэдэг бөөнөр масаараа юм хэцүү байдалтай хүмүүсүүд ингээд доош нь татаж унгаадаг. Тэгээ би бинийгээ ингээд заавал үзэлцэж одоо тэмцэлтэж явах хэрэгтэй, муугаа үзэлцэж явах хэрэгтэй гэсэн ийм муухай код одоо ингээд нөгөө тэгэхээр архив нэг хөдөлчихсөн бүх юмнуудаар үзэж байгаа кинонуудаар нь сонсож байгаа дуунуудаар нь тэгэл ингээд сургуулийн системд ингээд багаас нь иймэрхүү юмнууд зүгээр шүү ийм байх ёстой шүү гэсэн баг ойлголтыг ингээд галт хэлбэрээр суулгачихсан байгаа доолтой нийгэм маань ийм хэцүү асуудлуудаар маш их дүүрчихсэн байгаа даа. Одоо бол бид нар энэ бүхнийг одоо засах хэрэгтэй байна. Тийм ээ. Тийм болохоор одоо энэ сургалт маань нэгдэж байгаа. Тэгээд та нар маань бас дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байгаа юм бол бас энэ бичлэгний доор мэдээлэлүүд орчихсон байгаа. Холбоо барих хаяг мэдээлэлүүд орчихсон байна. За бүртгүүлэхийг хүсэж байгаа юм бол бас дансны мэдээлэлүүд энэ төр бүгдээр орчихсон байх болохоор та нар маань одоо энэ бүх мэдээллүүдээ аваад хүүхдүүдээ энэ сургалтанд явуулж эхлээрээ. За тэгээ бас өмнөх энэ бичлэг оруулсны дараа хүмүүсүүд маань бас санааг маань дэмжиж айгүй гоё санаа байна. Тэгээд яаж дэмжихээ бас мэдэхгүй байна гэдэг бичижсэн. Тийм хүмүүсүүд маань ах юм бол бас энэ гоё бичлэгийн доор та нар маань бас санаа оноогоо те бас бичиж хуваалцаад тэгээд лайкийн дараа цааш нь хэрэгтэй хүмүүсүүд нь шеэр хийж өгөөд тийм ээ ийм хүүхдүүдтэй хүмүүсүүдэд нь шеэр хийж өгөөд энэ мэдээллийг хуваалцах журмаар бас энэ үйл ажиллагааг дэмжиж болно. За тэгээд дээрэс нь бас нөгөө юу санаа оноогоо хуваалцахыг бас та нараас хүсье тийм ээ. Өөр та нарт маань
энэ төсөл дээр нэмэх зүйл юу вэ? За тэгээ дээрэс нь бас нэг хүүхдэд хайртай, хүүхдтэй хамтарч ажиллах сонирхолтой хүмүүсүүд энэ төр байдаг бол бас бид нартай бас холбогдож болно шүү. За тэгээд бас нөгөө Facebook, Instagram дээр бас Phoenix Academy гэдэг байгаа. Тэрийг болж өгөх юм бол та нар маань олоод тэгээ лайкийг дараад одоо фолловерсээ нэмэх шаардлагатай байгаа шүү. Тийм болохоор тэндээ тэр пэйжүүд дээр ч гэсэн бас хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцаж байгаа. Тийм болохоор энэ байдлуудаараа та нар маань бас ингээд бидрийг бас дэмжих боломжтой байгаа шүү. Тэгээд энэ ярилцлага бас дахиад хэд удаа мантгаатайгаа хийх болно. Тийм болохоор та нар маань бас ямар асуудлын талаар сонсохыг хүсэж байна. Санал асуулт байх юм бол тийм ээ бас энэ бичлэгийн доор бичээд хуваалцаж болно шүү. Би бас нэг юм хуваалцчих багшаа. Аха, тэг. Би бас ингээд одоо ерөөсөө л ингээд хүүхдтэйгээ яаж харьцах зөв юм бол гэж эрэл хайгуул явж ирсэн. Тэгээд тэгж байхдаа би ингээд дотроосоо өөрийгөө ойлгож ангаалт аваагүй үед энэ үр маш хэцүү юм байлээ. Маш их дэлбэрчдэг ерөөсөө. Тэгэл ерөөсөө зүгээр төвчгээс өөр аргагүй байгаа байхгүй юу? Яад гэвэл яагаад миний уур хүрээд идэг? Яагаад ингэж аашлаад идэг гэдэг цаа шалтгаанаа одоо ойлгож ухаалж нэд чи идэгрэл ангаалт гэсэн үг шүү дээ. Өөрийгөө тэгж ойлгоогүй үед эцэг их багш нар маань үнэхээр хэцүү. Ерөөсөө тэгэл ингээл буцаалж өтгөрийн тойрог шиг те дахиад би хүүхд одоо нөгөө төвчж би өстө нэрээ зөв хайцах ёстой шүү. Би бас уртгуунтай байх ёстой шүү. Одоо юу гэдэг нь те би өстө хүүхдтэйгээ юу байх ёстой шүү гэд ингээд ахаар ингээд төвчээр ингээд сүултээ ингээд дотроосоо бүүм гэд. Тэгэхээр яг ерөөсөө хамгийн гол зүйл боломжтой бол өөртөө аль болох бас нэг идэгрэл өөртөө хийх ёстой юм байли шүү. Ялангуяа багш нар ер нь тэгээд боломжтой бол өөртөө ангаах, эдгэх сэтгэл зүйн тэр юунуудаа хийх хэрэгтэй гэж би зөвлөмөр байгаа байхгүй юу? Тэр ангаалтаа хийсэн цагт л ерөөсөө айгүй гоё үр дүн гараад ах юм бэлээ. Одоо манайд ч гэсэн бас асуудал байгаа шүү дээ. Тэгэл асуудлаа хамгийн гол нь яг юу вэ гэдгээ одоо мэдсэн болохоор тэрийг ингээд одоо юу хийх ёстойгоо мэдж байгаа. Өмнө нь болохоор чинь мэдхгүй л ерөөсөө хий ингээл инкээс өөр цаашгүй байсан. Тэгээ минийхаар бас энэ сэтгэл зүйн ангаалтыг ер нь ийм юу юм бэ гэж бодсон би. Одоо жишээ нь ингээ те янз бүр эд юм байна ангаалтууд. Одоо тэр сэтгэл зүйч нар нэг янзаар ангааж байгаа те. Өөр яг юу байлаа. Янзын тийм ангаалтууд хийдэг юмнууд байд юм бэлээ. Минийхаар бол хамгийн гол нь өөрийнх нь дотгошоо орох. Тийм бясалгал гэдэг юм. Тэгээд дээрэс нь надад энергийн эмчилгээ маш их юу болсон баггүй юу? Энергийн эмчилгээ. Тэр энергийнхаа эмчилгээг яг өөрийнхөө мэдрэмжийг дагаад зөв хүнээс авах бас айгүй чухал байдаг юм байна. Тэгэхээр энэ талаар энергийн мэдлэгийн талаар одоо ихтгэл үнэмшлэхгүй хүн бол бас хэцүү байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө би ер нь тэгж боддог байсан юм. Дэлхий дээр ерөөсөө юу ч байх боломжтой. Би бүр яг тэгж боддог байхгүй юу? Тиймдээ ч тийм майндтай болооч тэрөө заримдаа үнэхээр ямар инээдтэй юмд итгэцэн явсан юм бэ би гэж ингэж бас боддог байхгүй би. Минийх бүр юм зааг хязгаар баг одоо зааг хязгаар байхгүй гэх нь хайшин. Би бүр саяхан ямар инээдтэй юмд итгээд явж исэн юм бэ. Гэхдээ тэр үед яагаад гэвэл өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжүүд орж ирсэн учраас бас тэгж бодсон л доо. Зүгээр энгийн амьдралаар амьдарч байгаад явбал бас тэгж бодогдохгүй л исэн баг. Ерөнхийдөө бол айгүй их тийм бас тархиныхаа л югаар яваад исэн байлээ. Дотоод мэдрэмжээ ерөнхийдөө бас бүр айхтар хаагдсан бол биш. Энэ дотор нэг юм байгаад ах энэ одоо юу юм болооч гэдэг юм уу зүгээр мэдрээл яваад исэн байлээ. Тэгэл тэрнийхээ бас юугаа барайл яваад исэн байлээ би болохоор. Хүн бас ямар гэдэг юм бол те янз бүр л байгаах.
гэж бодож байна. Тийм болохоор эцэг их багш нараас ингээд өөрсөндөө маш юм зөөлөн хандаарай тий. Хандаасай гэж хүсэж байна. Бас хит их хариуцлага гэдэг ингэхээр аюу хэцүү үт юм билээ. Би бол хит их тэрийгээ ингээд яхаар аюу хунаад идэм билээ. Буцаад ингээд гутарчих гад ч гэдэг юм жоохон тийм рүү олчих гад идэм билээ. За миний хэлэх юм ерөөхдөө боллоо. Тийм мантай агш маань бас айгүй хэрэгтэй юмнууд өөрийнхөө ярьж байгаа сэдвүүдээр хэлж ийн л да. Тэгээ нөх хүн өөрийнхөө эхлээд учрыг олох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ одоо хүн нэг л уур хүрээд идэг, бухимдаад л идэг. Тэгсэрнээсээ яг юунаас болоод байгаа гэдгийг чинь мэдэхгүй. Тэрэндээ дүгнэлт хийвч цаг завгүй ингээл нөгөө бухимдаад яваад идэг. Тэгээ ийм эцэг эхүүд маань болохоор тэр бухимдлаа хойл хүүхдүүдтэй гаргана. Тэ ингээл нөгөө хүүхдүүдээ бас гомдоон. Тэ ингээл ингэнгүүт нөгөө хүүхд нь ч гэсэн ингээд янз бүрийн одоо трауматай болж өсөж байгаа байхгүй юу те. Ингээл нөгөө тойрог маань буруу тойрог маань ингээд эхэлж байгаа байхгүй те. Тэгэхээр хүн өөрийнхөө учрыг ойлгоогүй байгаа үед хинч туслах боломжгүй бас байгаа байхгүй юу. Бусдаас тусламж аваад гэсэн яг юунаас болоод байгаа гэдгийг мэдэхгүй байгаа юм чинь хинээс юугаа одоо асууж тусламж авах гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй те. Тэгэхээр хүн эхлээд өөрийнхөө учрыг олох хэрэгтэй, өөртөө ойлгох хэрэгтэй, өөрийгөө ажиглаж сонсох мэдэрч эхлэх хэрэгтэй байгаа даа. Ингэх тусам хүн нөгөө өөрийгөө ойлгоод эхлэнгүүт яг юм өөрийгөө ойлгочихсон хүн чинь бусдыг ойлгох бас илүү чадвартай болчдөг байхгүй юу гэсэн амархан болчдөг. Тэгэхээр нөгөө өөрийгөө ч ойлгохгүй байгаа хүмүүсүүд маань бусдыг хайр найргүй гомдоодог, зовоодог. Ингээл нөгөө юм хэцүү гэр бүлийг үүсгэж гин сүултээ ингээд ийм хэцүү нийгмийг үүсгэж гин штэ. Тийм болохоор бид нар маань ингээд өөр өөртөө их ойлгож сурах хэрэгтэй байна. Өөр өөртөө танилцаж сурах хэрэгтэй байна, тийм ээ. Яг л бидний дотор ч бүх маш олон юм чухал хэрэгтэй, биднэрт хэрэгтэй байж байгаа бүх юм чухал зүйлүүд чинь байж байгаа. Түрүүн бас багш маань хэлжсэн бас хэрэггүй юмар айгүйх тархиа нөгөө нэг одоо бид нар чинь дүүргдэг шүү дээ. Энийг сурах хэрэгтэй, тэрийг сурахтаа маш их мэдлэгтэй өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй гэл. Ингээл иймэрхүү юмар нөгөө нэг баруун тархиа хөгжүүлчихлээр хүн айгүй ерөнхийдөө юм юмнаас болгоомжлсон ч юм уу нэг юм айгүй хязгаарлагдчихсан ерөөсөн чөлөөтэй байж чадхаа болчдөг юм аз жаргалгүй ерөөдөө болоод явагдчихдаг байна. Тийм болохоор ерөнхийдөө хүн болсон болоогүй одоо энэ мэдэж авах гэж одоо тархиа хогийн сав болгох биш. Оронд нь зүгээр дуртай юмаа хийгээд явж байгаа хүн бүр тэр мэдлэгтэй профессороос илүү баг аз жаргалтай явж байгаа байхгүй. Би одоо нөгөө пошт чинь их сургууль сураад явж байхад багш нарыгаа хараад бүр үнэнхээр урам хугацдаг байсан. Нэг л юм тийм сериосны царайсан хүмүүсүүд л ингээд ерөөсөө инээж ханаадаггүй. Тэгээ бүр тийм орчинд чинь ганцхан жил ахаар бүр ингээд очихч сонирхол байхгүй. Бүр уйдчдаг ингээд тэгэл өөр хүмүүсүүдийг ингээд аз жаргалтай байгаа хүмүүсүүдийг харахаар нөгөө төл чинь өөрийнхөө аз жаргалаа хөөж байгаа өөрийнхөө одоо чаддаг зүйлийг хөөгөөд явж байгаа хүмүүсүүд чинь амьдралд нэгт хамаагүй одоо амжилттай байна. Эд баялагт хүрчихсэн байна. Алдар нэр хүндэд хүрчихсэн байна. Тэгээд дээрэс нь өөрийнхөө дуртай юм хийгээд яваад байна. Чаддаг юм хийгээд яваад байна. Ийм хүмүүсүүд чинь тэр чинээгээр илүү аз жаргалтай эрүүл сагвал яваад байгаа байхгүй. Ийм гоё амьдралаар амьдарч байгаа хүмүүсүүд байна. Харамсалтай нь тэр хүмүүст нь маш цөөхөн байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр нөгөө нэг маш их юм мэддэг одоо хуульч ч юм уу, өмгөөлөгч ч юм уу, одоо профессорууд ч юм уу тэр хүмүүсүүд ерөөсөө баруун тархиа хит хөгжүүлсээр хагаад ингээд бүр ямар ч зориггүй болчихсон ингээд бүр нөгөө систем нь одоо ингэж болохгүй тэгэж болохгүй сайн иргэн байхын тулд ийм байх хэрэгтэй мэрэгтэй гэл ингээд бүр тэр ингэж хавчуулсаар хагаад бүр ингээд хинч биш болоод хуурчихсан чинь. Жинхэнэ хинч биш болоод хуурчихсан байгаа байхгүй. Яг нөгөө нэг матриксынхаа системдээ яг нэг тийм нэг цодтой профессор ч юм уу нэг өмгөөлөгч гэсэн юм уу. Тэгсэрнээс ямар ч хадж авахгүй. Тэгээд дээрээс нөгөө өвчин зовлон стресс болчихсон хүмүүсүүд идэв. Энэ яг энэ чинь бүр цаана эрүүл мэнд дархлааны юутай ингээ маш чухал холбоотой байгаа байхгүй тий? Яг зөв тий. Энэ мэдлэг чинь. Тий. Тэгэхээр тийм болохоор бид нар наслах. Яг зөв тий. Тэр хэмжээгээр урт наслана. Тийм шүү дээ. Хүн чинь аз жаргалтай хүн чинь эрүүл байна. Эрүүл хүн чинь мэдээж эрэг урт наслах нь ойлгомжтой. Тэгээ ийм хүн чинь
эрч хүчээр дүүрэн байх нь ойлгомжтой. Ийм эрч хүчээр дүүрэн байгаа хүн чинь альва хүсэж байгаа зүйлийнхаа ард гарч чадна. Альва ажлыг бүтээж чадна. Бүтээмж өндөртэй байна. Бүтээлч байж чадна. Гэт ингээр нөгөө нэг ийм гоё зөв олдроо одоо систем рүү яваад очих боломжтой байгаа даахгүй юм амьдралын зүг чиг рүү тий. Тэгэхээр энийг нөгөө гол нь одоо хилээд яриад загаад багаас нь хүүхдүүдэд хилээд өгчих юм бол угаасаа нийгмийг эдгээх амгаах хүн тийм хэцүү бол биш байгаа. Хүсэл байх юм бол тэгээд ингээ хүмүүсүүд маань хийж нэгдэж бүтээж чадах юм бол хувь нэмрээ оруулах юм бол нэг сүртэй айхтар зүйл бол хэцүү биш байгаа даа л та. Тэгээд яг энэ байдалд одоо олон хүмүүсүүдийг хүргэх сонирхолгүй одоо байгууллагууд, хүмүүсүүд, бисүүд маш их байгаад байгаа. Гэхдээ яг энэ цаг үе маань маш өөрчлөгдөж байна. Тэгээд одоо үнэн илүү их гарч эхэлж байна. Үнэн энэ хүнд хэрэгтэй мэдлгүүд одоо тэр тусмаа ингээд ил гарч эхэлж байгаа болохоор ингээд бид нар маань бол үнэхээр гайхалтай сайхан цаг үед амьдарч байна. Тийм болохоор бидний ирээдүй бол биднээс шалтгаална. Хэрвээ та өөрийнхөө амьдралыг одоо болоод үр хүүхдүүдийнхээ амьдралыг сайн сайхан байлгая гэх юм бол өөрсдийнхөө одоо хөгжүүлэх ёстой, хөгжүүлэх талуудаа хөгжүүлээд явчих юм бол угаасаа бид нар маш гайхалтай амьдрал одоо дэлхийг бүтээх боломж биднэрт бий. За тийм байгаа болохоор ерөөдөө ирээдүйн маань хүн болгоны ирээдүй тус бүрийн хүмүүсүүдээс нь өөрсдөөс нь шалтгаалж байгаа юм л да. Тэгээд сонголт бас хариуцлага шийдвэр. Тийм болохоор бид нар хүүхдүүдэд сонголтыг өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ? Мэдээж хэрэг сургуульд явж байгаа сургуулийн орчин ямар байна. Гэхдээ бид нар давхар энэ сургалтаар ийм сонголт, ийм боломжууд байдаг шүү гэдэг өөр өнцгийг нь тайлбарлаад хэлэх юм бол хүүхд маань өөрөө шийдвэрээ гаргаад аль замаар явмаар байна. Тэрийгэ дагаад явнаа. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэ сувгийг маань subscribe хийгээрэй. Лайкийн дараарай, комментууд бичиж явуулаарай. Энэ бичлэгийг цааш нь өөр хүмүүсэд шеэрлээрэй. Тэгээд өнөөдөр бас маш гоё язгыг хийсэн. Өөрийнхөө одоо сэтгэл мэдрэмжээс хуваалцсан мантга багштай баярлалаа. Тэгээ бүгдээрээ уулзъя. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай. Баяртай.